Бүгдээрээ сайн уу? Саркажид хоёр байна. Энэ удаад бид хоёр бай партинд оролцож Вьетнам хоол идэхээр ажлынхантайгаа хамт цугларсан байна. Яг орж ирээ суусан чинь гинэт хүчтэй бороо орсон. За тэр ч яг хоолоо идцгээе. Олон төрлийн хоол идсэн ч хамгийн амар бас сонирхолтой бах мэлхийн мах идэж үзэх хэсэг байсан. Энэ бол бах мэлхийн мах биш шүү. Бараг л түргийн илэлэг зохиожглоо. За ингээд хоолоо танилцуулъя. Хамгийн эхлээд дахиад майхан салаад шам хорхон кракерстай ирсэн. Кракерс гэдэг чинь жигнэмэ гэж орчуулдаг юм байна те. Гэхдээ амны зугаа гэдэл дуудчихъя. Дангаар нийцсэн ч өөр юмтай холиод идсэн ч гоё юм байна лээ. Энийг сам орхойдоо шинэ ногооны оромог гэд нэрлэчихье. Амтлагчдаа дүрж байгаад шууд хап гэдэл идчихвэл амар юм байна лээ. Энэ шарсан урамаг бас шаржигнаад өстой гоё байсан. Цаана нь байгаа чимэглэл өстой маягтай байгаа биз. Вьетнам хоолнд пив хамгийн гоё зохицдог гэд бид нэр пив л уугаад байсан. Харин энэ бол Вьетнам маягийн окономияки. Рестораны стаф бидэнд яаж идэх аргыг зааж өгч байна. Читоо дуурайж хийгээд хамгийн ихний амтлагыг хийлээ. Уг нь нарийн урт болох ёстой юм байна штэ Житосан. Юу хийчих вэ? Болчихсон байна штэ. За, эхний амтлагаа явлаа. Ямар байна? Сарка шиг халуун ногоонд муу хүмүүс Вьетнам хоолыг тохирох юм шиг санагдсан. Дараагийн хоолд гэрэлдэж шарсан нугасны мах. Харин энэ бол будааны оромог. Вьетнамчууд өглөөний цайндаа хөвчлэн энийг иддэг гэсэн. За нөгөө нэг бах мэхлэгийн мах чин гараад ирлээ шүү. Хэлэх гэж бүр хийл орооцолдож байна. Йоо хараач. Энэ юу? Яснав байна чи. Амталсан байна. Зөөлөн юм байна. Халуун ногоотой амталхаатай. Энэ нэг бүлтэс гараад ирсэн юу юм бол? Нэг шүсүү. Сүүлийн хоол бол үхрийн махтай лавшаа. Ялгаа нь гэвэл гомон дээрээ лимон хийж амталдаг юм байна лээ. Өөшөө энэ бүхэн жуудсан байж тээ. За. Дараагийн бичлэгээр уулзтаа түр баяртай.